Гамшигаас хамгаалах хуулийн шинжилсэн найруулга 2017 онд батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гамшигын эрсдлийн үнэлгээ хийх заавар бол 2018 оны 67 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор батлагдсан байгаа. Энэ журмыг хэрэгжүүлж байгаа улс даяараа бид бол хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгэхээр гамшигын эрсдлийн тойм судалгаа гэдэг нь бол бидний өмнө нь хэлжсэнээр гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээг бол Ховд аймгийн хэмжээнд бол бид өнөөдөр хийхээр ингэж ажиллаж байна. За энэ тойм судалгаа хийхэд бол ганц мэрэгжлийн байгууллага бол оролцохгүй. Мэрэгжлийн байгууллагаас гадна тухайн гамшигаас хамгаалах улсын албад иргэд аж ахуйн нэгж байгууллагууд мөн ард иргэд ингэж нийлж хийх юм аргачлалтай байдаг. За энэ 3 өдрийн хүрээнд бид бол нийт 3 аргачлалаар гамшигын эрсдлийн тойм судалгаа хийн. За эхнийх нь аргачлал бол үзүүлэлтийн буюу индикаторын аргачлал гэж байгаа. Энэ болохоор Ховд аймгийн 17 сумыг нэгдсэн мэдээлэл статистик мэдээлэл аюулт үзэгдэл ослын давтамж байдал дээр нь үндэслэж хийх юм эхний ажил байгаа. За дараагийнх нь болохоор байгууллагууд дээр байгууллагуудын гамшигын чадвах хэр байгаа вэ гэдгийг үнэлдэг аргачлалыг бол бас байгууллагуудад танилцуулах. Энэ аргачлалыг танилцуулснаар байгууллага өөрийнхөө хэмжээнд гамшигын эрсдлийн чадвах хэр өндөр эсвэл хэр сул байгаа энэ цаашид яг юу хийх үү гэсэн арга замаа тодорхойлоход энэ аргачлалыг бол ашиглаж ингэж хийн. За дараагийн 3 дахь аргачлал нь олон нийт өөрөө оролцож гамшигын эрсдлийн хэрхэн тодорхойлох вэ? Энэ сонь судалгааг хэрхэн хийвэ гэсэн 3 аргачлалыг ингэж туршиж хийж ингэж үзэх юм аа. За хамгийн гол онцлог нь ач холбогдол нь юу ах вэ гэвэл энэ тойм судалгаа хийснээрээ гамшигаас хамгаалах төлөвлөлтийг хийх үндэслэл хуулиараа болж өгсөн байгаа. Тэгэхээр энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө шинжлэх үндэслэл болж гэнэ гэж ингэж итгэж байгаа.